Өнөөдрийн дугаараар бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн тэргүүн ерөнхий сайд Монгол Ардын Хувьсгал намын төв орооны ерөнхий нарийн бичгийн дарга улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан бүгд найрамдах Монгол Ард улсын маршал бүгд найрамдах Монгол Ард улсын баатар хөдөлмөрийн баатар цолоор шагнагдж байсан энэхүү агуу эрхэмийн талаар ярих гэж байна. Энэ хүн бол бүгд найрамдах Монгол Ард улсыг 44 жил удирдсан удирдагч Юмжаагийн Цэдэнбал юм. Юмжаагийн Цэдэнбал нь 1916 оны 9-р сарын 17-нд Үнэн Зориг Таан аймгийн Зоригт хаан шуун одоогийн Увс аймгийн Давс цумын нутагт Малчин ард Юмжаа эмээх 4-р гэр бүл 11 хүүхдийн 5 дахь нь болж төрсөн байдаг. 1925 онд Улаангомд шинээр байгуулагдсан сургуульд элсэж орсон бөгөөд аймгийн баг сургуульд элсэж 1929 онд онц дүнтэй төгсөд ардын засгийн эхний жилүүдэд улс орон даяар боловсрол эзэмшүүлэх бодлого хэрэгжүүлж аль болохоор язгуур угсаагүй энгийн ардын хүүхдүүдийг зөвлөлт бодулс сургахыг зорж байсан цаг үед Цэдэнбал зөвлөлтөд 9 жилийн турш суралцах завшаан таарчээ. Зөвлөлт улсын эрхүүд техникумын бэлтгэл хөөс 1934-өөс 1938 он Сибирийн санхүү эдийн засгийн факультет, Улаан Удын санхүү эдийн засгийн сургууль институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засгчийн мэргэжил эзэмшжээ. Оросууд Володя гэж одоо түүнийг дууддаг байсан юм. Володя гэдэг нь одоо Владимир гэдэг одоо нэрний слав гаралтай бөгөөд одоо утга нь ертөнцийг захирагч инх тайвны эрхшээч гэсэн утгатай юмсанж. Харин 1938 онд сургуулаа төгсөж ирээд Улаанбаатар хотод санхүү техникүүд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол улс Азийн хоцрогдсон орнуудын нэг байлаа. 1939 оны 3 дугаар сараас сангийн яамны орлогч сайд. Харин тэр оны 7 дугаар сараас 1940 оны 4 дугаар сар хүртэл сангийн яамны сайдаар ажиллаж байх хугацаанд Монголын худалдаа ажилтны дүүрийн банкны ерөнхий орооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. Зөвлөлтийн заавраас социалист нийгмийг байгуулж хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирж байсан орныг залуу удирдагч Юмжаагийн Цэдэнбал Монгол орныг аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлж, хүн амаа шинэ үсэг бичигт хамруулж, эрүүл боловсролыг тавьж, шинжлэх ухаан соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байлаа. Зөвлөлт улсын социалист орнуудын ихтэй тусгай дунд сургуулиуд Монгол орны мянган оюутнуудыг залуус сурч дээд боловсролтой болж, үүний дагаар бүгд найрамдах Монгол Ард улсад үйлдвэрийн дархан эрдэнэ тодуу шинээр байгуулагдаж эхэллээ. Юмжаагийн Цэдэнбал бүгд найрамдах Монгол Ард улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, харин 1940 оны Монгол Ардын Хувьсгал намын их хурлаар төв орооны ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдчихлоо. 1945-аас 1952 онд бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайдын орлогч бөгөөд улсын төлөвлөгөөний хорооны дарга болсон юм. Харин 1952-оос 1974 онд бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайд, бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-өөс 84 онд бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлчин дарга буюу бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм. Гэр бүлийн хувьд эхнэр нь Анастасия Иванов Филатов байсан бөгөөд бүгд найрамдах Монгол Ард улсын хүүхдийн төлөө фондны дарга байлаа. Харин ууган хүн 1948 оны 3 дугаар сарын 11-ээс 13-ны хооронд төрөөд 3 хоногийн дараа зууртар харамсалтайгаар нас барсан юм. Харин 2 дахь хүү Владислав нь Монголын талын орлогч дарга байсан бөгөөд социалистийн буурч зөвлөлт улс задагч Монгол улс дагаар задарсны дараа гэртээ эхийн хамт амьдарч 1999 онд автомашины ослоор харамсалтайгаар амнасаа алдсан байлаа. Харин 3 дахь хүү Цэдэнбалын зориг нь 1957 онд төрсөн. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн биологийн факультетийн төгссөн.
Яагтад төрсэн Бурайд Дармаатай гэр бүл болсон юм. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаа нь бүгд найрамдах Монгол ард улс дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон юм. Дамжаагийн Цэдэн Балан Никита Хрушевыг залганжлаад 1964 онд Леонид Ильич Брежневийг нэгдүгээр дарга болгонгод зөвлөлтийн зээл тусламжийг Монгол руу илүү татаж чадсан юм. 1966 онд анх удаа Зөвлөлт улсын удирдагч Брежнев бүгд найрамдах Монгол ард улсад албан ёсоор айлчилсан юм. Энэ үед Зөвлөлт холбоот улс Монгол улс хоёрын хооронд 30 жилийн өмнө маршал хийж болсонгүй байгуулсан гэрээний баримт бичгүүдийн хугацаа дуусч байлаа. Брежнев, Цэдэн Бал хоёр хятадын зүгээр занал хийсэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд хоёр тал хамтарсан тус 2 оны аюулгүй байдал тусгаар тогтнол. Одоо дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилготойгоор бүхий шаардлагатай түүний дотоод цэргийн дотор цэргийн арга хэмжээ авах болно гэсэн баримт бичигт гарын үсгээс орсон Брежневийн айлчлалын гол ач холбогдол байсан юм. Брежневтэй байгуулсан гэрээгээр урд бүгд найрамдах хятад улстай элийн дагуу 100 гаруй мянган хүнтэй зөвлөлтийн цэргийн ангийг байрлуулах асуудал тэр үед яригдсан байдаг. Хятадын байдал юунд ч хүрж байсан болцсохгүй аюултай байдалд хүрсэн тул Цэдэн Бал инхүү Брежневээс Монголд байгаа цэргийнхаа тог нэмэгдүүлэхийг гуйхаас өөр аргагүй байдалд хүрч байлаа. 1979 онд хятадууд Вьетнам руу дайрч байх үед тэр үед Орос цэргүүд манай урд хилийн ойролцоо байрлаж монголчууд бидний аюулгүй байдлын баталгаа болж байсан илэн даалхуу ухуул таниулж болохгүй улсын ноц байсан юм. Энэ үеийн Зөвлөлт улсын гадаад бодлоход мөн нийцсэн байсан юм. Дамжаагийн Цэдэн Бал Зөвлөлт улсын болон бус социалист лагерын орнуудтай дэмжлэгтэйгээр бүгд найрамдах Монгол ард улсын нийгэм эдийн засаг соёлыг 1960-аас 1980 оны орнуудад эрчимтэй урагшлуулсан хөгжүүлсэн гавьяатай билээ. 1984 оны 8 дугаар сард хөгшрөлт оюуны дороотлох хэсгээрээ шалтгаар одоо Кремлийн улаан ханны цан Цэдэн Балыг КГБ-гийн ажилтнууд ангаахыг уруугаар ашиглаж тусгай анагаахын эмчнэрээр Цэдэн Бал даргаыг хүчтэй мансууруулах им болон бэлтмэлээр түүний зөнөх улам хурцсгаж хүчтэй им бэлтмэлүүдийг шахаж Кремлийн улаан ханны цан түүнийг хорьсон байдаг. Монгол Ардын Хувьсгалт намын Төв орооны ерөнхий нарийн бичгийн дарга Жамбы Матмөх сонгогдсон юм. Дамжаагийн Цэдэн Балыг зөвлөлтийн улсыг аюулах хамгаалах хороо болох КГБ Монголын удирдагчаар томилж байсан тул түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагаа мөн л зөвлөлтийн нөгөөлт нэг КГБ-гийн зохион байгуулсан худал хуурмаг ангаахыг уруу ашигласан хэмээн зарим судлаачид үздэг. Угийн Монгол улсын анхны сайд Амар Монгол улсын маршал Орлогийн чой болсон. Монгол улсын 44 жил удирдсан агуу их маршал Дамжаагийн Цэдэн Бал болон бусад орны удирдагчдыг Кремлийн цаад улаан ханны цаана КГБ-гийн ажилчид болон ангаах мэдлэгээ урвуулан ашиглаж Сталин болон Зөвлөлт улсын удирдагчдад хугацаанаасаа хэтэрч мөн ганцаарчилсан Зөвлөлт усаас тусгаарсан бие даасан байдалтай болж байсан удирдагчдыг цааш нь харуулж ангаахыг уруу ашигласан олон ч түүхэд. Дамжаагийн Цэдэн Бал нас барах хүртлээр Москвад бараг гэрээ оройнд амьдарч байлаа. Дамжаагийн Цэдэн Бал Монгол ажих талаар Зөвлөлт улсын коммунист намын Төв ороо Москва дахь Монголын элчин сайдын яамд удаа дараа хүсэл гаргаж байсан боловч түүний хүслийг хүлээж аваагүй юм. Дамжаагийн Цэдэн Бал 1991 онд Москва хотод нас барахт нь шарилыг Улаанбаатарт авчирч алтан хөлгийд оршуулжээ. Цэдэн Балын оршуулах ажиллагаанд түүний гэргий Филатова Москвагаас Улаанбаатарт ирэн оролцож байсан юм а. Дамжаагийн Цэдэн Бал бол Монголын 20 дугаар зууны түүхэн дэх томоохон байр суурь эзэлсэн хүн байлаа. Түүний байгуулсан бүтээн байгуулалт хийсэн ажлууд
Өнөөдөр ч түүхийн гэрч болон үлдсээр байна. Ийхүү нэгэн үеийн удирдчийн занал өндөрлөлөө. Харин түүний үлдээсэн бүтээн байгуулалт түүхийн утсанд хамгаалагдсан мөнхөрсөөр байх болно. Дараагийн бичлэгээр дараа уулзцгаая.